Сонгуулийн онигоонууд хөвсөөр байна. Явж энэ онигоонууд чинь бодит байдлаас л ихэнх нь ургаж гараад байгаа юм шүү дээ. Энэ жилийн сонгуульд 498 нэр дэвшигч улсын их хурал, аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралтайгаа нийлээд бараг 7-800 нэр дэвшигчийн зураг ирж байгаа. Бараг л хороо зэрэг гэсэн үг шүү дээ. 17 хоногийн дотор хороо зэргийн нэртэй устай намтартай дүүхтэй хийсэн болон хийх гэж буй ажилтаа судалж таньж мэднэ гэвэл бүтэхгүй. Хүн гэдэг чинь компьютер биш шүү дээ. Зориуд ингэж бужигнуулж үүмүүлж баймаж нь өөртөө гарч ирнэ гэж бодож баталсан хууль л да. За тэгвэл энэ бужигнааныг яг таг хэлсэн нэгэн явдал болсон тухай зэрэгжил бие биендээ дамжуулан инээлдэж байна. Нэгэн залуу нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшиж байгаа гинэ. Тэрийгэж аав ээжтэй хэлээгүй юм байна. Гудамжаар явж байтал хүүгийнхэн цуцлагын самбар тааралдаг гинэ. Аав нь яхан хүүгээ таньж. Тэгээд хөгшөндөө зааж харуулт ээж нь харин эдгээр одоо идэж ууж чандгүй хаашаа хүүрнүүд вэ? Бүү нэг нүдэнд хүүтэй юмнууд ч юу гэж ирээд үгэлж гарч гинэ. Аав нь сандарч хүү чи хүүгээ таньдгүй хаашаа янзын жагуулсуу гэж ирээд бас үгэлж гарсан гинэ. За ерөнхийдөө энэ жилийн сонгуульд үрэн танихгүй өнөр үрээгээ танихгүй мөнгөнөө нэг тиймэрхүү өмөлцсөн юм болж таарад байна. Бужигнаан дундаас буланд нь ганц л цогтөг юм шүү сонгогчдоо. Me